Сайн байцгаана уу? Та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө видеонд би амьдралын чиглэлийн тоон Мастер 11, 22, 33 тоотой хүмүүсийн энерги нь ямар ажил мэргэжлийн чиглэл дээр хамгийн зөв урсаж амжилт авчирдаг вэ гэдгийг маш ойлгомжтой тайлбарлана. Мөн видеоныхоо төгсгөл хэсэгт би төрсэн огногоор лайф байж тоогоо хэрхэн боддгийг Мастер 11, 22, 33 гардаг жишээгээр яг бодож ингээд харуулнаа. Одоо энэ дэлгэцэн дээр байгаа шүү. За тэгэхээр нэг зүйлийг бас тодруулж хэлмээр байна. Энэ контент нь чи заавал зөвхөн энэ мэргэжлийг сонг гэсэн хатуу дүр могтоосоо биш. Харин өөрийн чинь төрөлхийн энерги хаана хамгийн амархан урсаж чи өөрийнхөө хүчтэй гарч ирж чаддаг вэ гэдгийг чиглүүлэг гэж ойлгоорой. За одоо ингээд амьдралын чиглэлийн тоо Мастер 11. За тэгэхээр яг уу гэхээр энэ тоо чинь одоо мэдрэмж өндөр, зүн совин хүчтэй, хүмүүст урам өгч чиглэл өгөх энерги. 11-тэй хүмүүсийн хамгийн том давуу тал нь бол хүмүүсийн дотоод ертөнцийг мэдэрч ойлгох, бас тэр ойлголтоо үг, бүтээл, урам зориг болгож гаргаж ирэх чадвар юм аа. За амьдралын чиглэлийн тоо 11 байхад одоо хамгийн тохирох түгээмэл ажил чиглэлүүд нь нэгдүгээрт сэтгэл зүйн зөвлөгөө, коучинг төрлийн ажил, хоёрдугаарт багшлах, сургалт хийх, лекц, семинар хамаарна. Гуравдугаарт болохоор урлаг ба бүтээл салбар үүнд бичих, дизайн гаргах, дуу хөгжин бүтээх, контент бүтээх гэд хамаарна гэх мэтийн. За дөрөвдүгээрт болохоор олон нийтийн сүлжээ, олон нийттэй харилцах ажил, ялангуяа хөтлөгч, подкастер одоо энэ чиглэлүүд хамаарна. За 5 дугаарт нь болохоор мэдээж яриг сүнслэг энергийн чиглэлүүд байгаа. Үүнд йог, бясалгал, зурхаа, энерги засал гэх мэт энэ бүх чиглэлүүд хамаарна. Ийм 6 дугаарт нь болохоор хүмүүстэй ажиллах салбар ялангуяа одоо хүний нөөц, community manager, үйлчлэгээний зөвлөх гэх зэрэг багтана. Тэгээд 11-ийн тоотой хүмүүсийн сорилт нь юу байдгөө гэхээр одоо хэд мэдрэмжтэй болоод одоо эргэлзээ төгшөөрт орох гээд байдаг. Яг тэгээд тийм үедээ одоо өөрийнхөө төвлөрлийг нэг зүйлд төвлөрүүлээд өөрийгөө газарт буулгаж ирэх одоо юм жижиг дадлуудыг хийх хэрэгтэй. Юу гэсэн үг гэхээр мэдрэмж чинь ингээд хит өндөр болоод ирэнгүүт түүнээсээ болоод одоо төгшөөрт автах гэдэг гэсэн үг байхгүй юу? Тийм учраас газарт буулгана гэдэг чинь одоо хөдөө усанд орох ч юм уу эсвэл бодит материалын ертөнц дээр илүү тулгуурлага эсвэл ингээд дасгал хөдөлгөөн хийх бас ингээд хамаардаг байна. Одоо энэ чинь ингээд жижиг дадалд буулгана гэдэгт хамаардаг байгаа. За дараагийнхын цөмөөрөө одоо мастер тоо 22 буюу амьдралын чиглэлийн тоочин 22-той байх юм бол одоо ямар байх вэ гэдгийг цөмөөрөө сонирхцгоё. За тэгэхээр одоо бүтээн байгуулах энерги гэж их ярьдаг цөмөөрөө өмнөх хичээлээр үзсэн байгаа. Яагаад гэвэл 22 бол зөвхөн мөрөөддөг тоо ерөөсөө биш, мөрөөдлөө харин бодит болгож босгодог ийм тоо байгаа. За 22-ийн хүч маань одоо энерги хүчтэй хүн яах вэ гэхээр зорилгоо тавина төлөвлөн, систем байгуулна, дараа нь түүнийг ажил хэрэг болгодог. Энэ бол ингээд том зураг хараад жижиг алхмаар бодитоор явдаг ийм том чадвар аахгүй юу? За тэгэхээр одоо энэ тоондоо хамаардаг хамгийн түгээмэл ажил чиглэлүүд юу байх вэ гэхээр нэгдүгээр бизнес эрхлэх байгаа. Тэгээд байгууллага хөгжүүлэх, хоёрдугаар төслийн менежмент, операшн, тэгээд удирдлага гуравдугаарт болохоор инженер, архитектур, байрлал, дэд бүтц хамаарна. Дөрөвдүгээрт нь санхүү, нягтлан бодох, аудит, хөрөнгө оруулалт гэх мэт хамаарна. 5-дугаарт нь болохоор IT ба систем хөгжүүлэлт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт. 6-дугаарт нь болохоор логистик, тэгээд нийлүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны удирдлага энэ бүхэн хамаарна. Тэгээ ийм төрлүүд хамаарна шүү. За тэгээд 22-ыг нэг өгүүлбэрээр сорилтын юу гэх вэ гэхээр 22-той хүмүүс ихэвчлэн төгс болгох гэж одоо ажлаа хойшлуулах эсвэл өөртөө хэд өндөр шаардлага стандарт тавьж өөрийгөө дарамтлах юм үе гарах гээд байдаг.
Тэгээ тийм үедээ одоо гол түлхүүрийг ашиглах хэрэгтэй. Ямар түлхүүр байх вэ гэхээр төгс биш байсан ч гэсэн жижиг алхмаар эхлэх юм. За одоо цөмөрөө дараагийнхаа амьдралын чиглэлийн тоо 33-га цөмөрөө харъя. 33 тэгээд одоо энд юу багтж гэнэ вэ гэхээр мастер тоо 33 дээр хамгийн гэж нэрэгдэг энерги нь болохоор зүрхний тоо гэж яригддаг ийм энерги. 33-ын тоотой хүмүүсийн маань төрлөх чадвар нь хүмүүсийг тайвшруулах, халамжлах, эдгэх тийм үү? Урам өгөх, бас мэдлэгээрээ багшлах гэж багтдаг байгаа энэ энерги нь. Тэгэхээр 33 бол яг нэг оронд руугаа буугаад ирэхээр 33 дээр нэмдэг нь 3 тэнцүү 6 болоод тиймээс 33-ын суур энерги нь 6 буюу хайр, гэр бүл, эв нэгдэл, зохицол дээр одоо түшгэлдэг байгаа. Тиймээс одоо хамгийн тохирох түгээмэл ажил мэргэжлийн чиглэлүүд нь юу байдг вэ гэхээр нэгдүгээрт эрүүл мэнд, асаргаа, одоо хүнийг арчлах, тийм үү? Дэмжих төрлийн ажил байхгүй юу? Хоёрдугаарт мэдээж хэрэг багшлах, хүмүүжүүлэгч, хүүхдтэй ажиллах юм чиглэл. Тэгээ гуравдугаарт нь ингээд нийгмийн ажил, хүмүүнлэгийн ажил бас багтана. Дөрөвдүгээрт нь гоо сайхан зохицол одоо бүтээдэг салбар, ялангуяа стайлист интерьер дизайн, гоо сайхны одоо юм гоё чиглэлүүдийг. За 5-дугаарт нь гэх юм бол зөвлөх үйлчлэгээ байдаг. Харилцаа ба сэтгэлийг эдгэх чиглэл, тийм үү? Одоо хосын харилцааны коучинг ялангуяа одоо сэтгэл зүйн терапист. Тэгээд 6-дугаарт болохоор одоо хамтын одоо community яг энэ талаараа ингэж чиглэсэн үйлчлэгээний салбарын удирдлага, хүмүүсийг нэгтгэх, тийм үү? Эвлүүлэх, одоо ийм арга хэмжээ зохиох, үйлчлэгээний зохион байгуулалт зэрэг нь хамаарч багтдаг байгаа. За тэгээд 33-ын одоо энэ тооны маань сорилт нь юу байдг вэ гэхээр одоо 33 та хүмүүст маань хит халамжлаад өөрийгөө золиослох эрсдэлтэй байдаг. Тиймээс хамгийн чухал зүйл нь хайртай байхынхаа хажуугаар хил хязгаартай байгаарай. Өөрийнхөө хил хязгаарыг сайн тогтоож байх хэрэгтэй байгаа. За одоо цөмөрөө тоонуудыг одоо дэлгэцрүүгээ анхаарай. Энэ дээр болохоор амьдралынхаа чиглэлийн тоо 11 гарч байгаа юм жишээнүүдийг харуулсан байна. Одоо 2007 оны 1 сарын 1-нд төрсэн хүн байна, тийм үү? Яаж яана гэхээр энэ оныгоо хураангуйлж байгаа 2 нэмдэг нь 007 гээд энд чинь ингээд 9-ийн тоо гарч ирж байгаа нийлбэр нь тийм ээ. Тэгэхээр 1 сарын 1-н дээр нэмдэг нь 9-ийн тоо гээд нийлбэр нь цөмөр 11 гарч байгаа. За ийм 11 гарах юм бол өөрийн чинь амьдралын тоо авах юм бол мастер тоо 11 байна гэсэн үг. За та нар маань одоо энэ жишээнүүдийг ингээд өөрсдөө хараад яагаад ийм гарч байгаа гэдгийг ингээд тооцоолоод үзээрэй. За одоо би мастер тоо 22-ыг гаргаж ирээ. За энэ болохоор мастер тоо 22 та хүмүүсийн тоо ингэж бодогдох юм жишээнүүд байна. За эхний жишээг цөмөр авч харъя л да. Одоо энд 2007 оны 4 сарын 9-нд төрсэн хүн байна, тийм үү? Тэгэхээр одоо тоо бодохдоо эхлээд онуудаа хооронд нь нэмчин 2000 одоо 2 нэмдэг нь 007 тэнцүү 9 болно. Энд бичсэн байна. За тэгээд энд ингээд 4 сар ингээд 4-өө бичсэн байна. Нэмдэг нь 9-ний өдөр төрсэн. Тэгээд оныхоо ингээд нийлбэрийг 9 гэж бичсэн учраас тэнцүү энд 22 гарч байгаа. Тэгэхээр мастер тоочин 22 байгаа гэсэн үг. За ингээд та нарын доод байгаа жишээнүүдийг бас ингээд бодоод сонирхоод үзээрэй. За би дараагийн 33 дахь жишээг харуулъя. За одоо энэ 33-ыг харуулсан байна. 2007 оны 2 сарын 22-нд төрсэн байгаа хүн байна гэж бодъё, тийм үү? Тэгэхээр энд ингээд анхаарах зүйл болохоор энэ 22 гэдэг чинь өөрөө мастер тоо нь орчихсон байгаа учраас энэ мастер тоо маань хിവэрэ үлдэх байгаа шүү. За тэгэхээр цөмөрөө эхлээд энэ оныгоо хураангуулна, тийм ээ? 2 нэмдэг нь 00 нэмдэг нь 7, тийм үү? Тэгэхээр энд угаасаа 9 гараад ирэнгууд энэ ардаа 9-өө бичсэн байна. За энэ 22 маань угаасаа хувирахгүй учраас хувирахгүй тэр чигээр нэнд ингээд бичсэн байгаа. За тэгээ 2 сар гэдгээ цөмөрөө урд нь оруулаад бичсэн. Тэгэхээр 2 сар төрсөн 22-нд төрсэн юм чинь мастер тоо нь 22 хийвэрээ. Тэгээд оноо хураангуулад 9 гарсан учраас 9-өө нэмчин. Ингээд тэнцүү 33 гарч байгаа учраас мастер тоо буюу өөрийн чинь амьдралын чиглэлийн тоо
33% байна гэж тооцох байгаа. За ингээд та бүхэндээ одоо энэхүү өмнөх тэ Master-т 11, 22, 33 гэдэг одоо энэ тоонуудынхаа нийтлэг одоо мэдээллүүдийг нийтлэг биш тусдуудын мэдээллүүдийг энэ бичлэгээрээ ингээд нийлүүлээд хүргэлээ. Тэгэхээр жишээнүүдийг мөн ингээд харууллаа. За та бүхэндээ одоо ингээд Master тоо 11, 22, 33 гэдэг одоо тооныхоо тийм ээ энерги нь хаана хамгийн зөв урсдаг вэ гэдэг талаар товч бөгөөд тодорхой ярьлаа. Хэрвээ энэ видео маань хэрэг болсон бол subscribe дараад лайк таарч тийм ээ хэрэгтэй хүнд нь шеэр хийгээрэй гэж хүсэж байна. Тэгээ дараагийнхаа видеон дээр цөмөөрөө иргэн уулзцгаая. Тэр болтол түр баяртай баярлалаа.